За манай челленжд нийтдээ 11 хүн дуудагдсан байгаа. За мөн 14 одоо иргэн аж ахуйн нэгж бол сайн дураараа бас хамрагдсан байгаа. За челленжд дуудагдсан 11 хүний нэг нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрх Баяр дарга. За Эрх Баяр дарга өөрийнхөө хүсэлтээр нэгэн айлын 6 хүүхдийг баярлуулъя гэсэн юм саналыг гаргасан. Тэгээд энэ 6 хүүхдийг баярлуулахаар гэрт нь хүрэлцэн ирээд байна. Хамтдаа орцгоё. За сайн байцгаана уу? Сайхан бичлэгтэй явж байгаа шүү. За гэрээ эзэн сайн байна уу? За тэгэхээр ихнэрт нь өгч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрх Баяр дарга манай хүслийн шинжил челленжид дуудагдсан. Тэгээд танахыг 6 хүүхэдтэй нэгэн айл байдгаа гэд өөрийнхөө хүсэлтээр танаа хүүхдүүдийг баярлуулаарай гэсэн. Тэгээд өөрийнхөө зүгээс 500 мянган төгрөгийг танаа гэр бүлд хүргүүлсэн байгаа. Энийг гардуулж өгье. За хүүхдүүдэд нь манай сайтын зүгээс бас челленжид дуудагдсан хүмүүсийн хандвийн одоо өглөөр цугларсан мөнгөөр бас бэлэг бэлдсэн байгаа. Бид нар тэгээ манай сайтын зүгээс одоо хандваар цугласан олон түмний хишгээр цугласан энэ бэлгнээс бас гардуулж өгье. Танах 6 хүүхэдтэй гэсэн тийм ээ. За. Дотор нь бас ингэ витамин D хийсэн байгаа. Цагаад ингэ яваарай. За энэ бэлгэн маамадаа өрөө. За хайр. Нөгөө хэдэн байхгүй байгаа юм бэ? За өөрөө ойлгож байгаа юу? Ойлгож байгаа хэлээд ингээд ойлгож байгаа сонсож байгаа юу те? Сонсож байгаа. За суучих заяа. Аймгийн иргэдийн хурлын дарга Эрх Баяр гэдэг хүн танаа туслаараа гэд 500 мянган төгрөг 6 хүүхэдт нь бэлэг илгээсэн. За тэгээд эрүүл их байгаараа сайн сайхныг хүсье. За эхнэрээс нь нэг яриа авчиж болох уу? Танаа гэр бүлийн нөхцөл байдлыг бас харлаа. Тэгээ манай New Hope цэгийн сайтын зүгээс бас танаа гэр бүлд шинэ жилээ сайхан тэмдэглээрээ эрүүл их байгаараа эмчилгээнийхээ зардалд болон хүүхдүүдтэй зориулаарай гэд 200 мянган төгрөгийг бас нэмж өгье. Баярлаа. Эрхээ даргатай баярлалаа л гэж хэлээ. Ер нь байнга дэмждэг юм эрхээ дарга. Нутгийн олон түмэн нөхөр маань доор тоо хэрж л болж байгаа. Өөрт нь том машин мэрж байгаа урд орчих. 2 жил болж байгаа. Одоо бол биеийн байлгаж бос чадахгүй. Хоолунд алгатуулаад итдэг. Байнга асаргаатай байдаг учраас таны хувьд бас одоо хандаа анхаарал тавихын тулд төдийлөн сайн ажил хийх гэж юм уу боломж бас их хомсол байгаа бах тийм үү? Ямар ч ажил хийх боломж байхгүй. Тэгээд 6 хүүхэдтэй том нь хэдэн настай, бага нь хэдэн настай? Том нь 10 дахь. Охиноо гişнээс гаргаад ажилд явуулчихсан. Урд нь бол хань ажил хийгээд амьдарч явах танаа гэр бүлийн тухайд бас одоо хангалттай сайхан ингээл амьдраад болж исэн бах. Яг одоо ийм хэвтрийн хүнд нөхцөлд орсон үед бол бас их туйлдаж байгаа бах, их хэцүү байгаа бах. Таныг ойлгож байна. Харин ийм тарианаас л илүү гардаг шүү дээ. Сард ер нь ойролцоогоор хэдэн төгрөгийн ийм тариа хэрэгэлдэг вэ? Ер нь л тэгэл орж ирсэн юм л ийм тариа нөгөө тархины харуулт учраас ийм тариа аюу их үнэтэй. Тэгээ нөгөө өөр хоолунд ич чадахгүй болохоор хандаа нөгөө өөр аюу хийлэгдэг. Урд гэж хаана машин барьж исэн бэ? Өмнө говьд нөгөө цогцсон нөөцтэй хөвлөж байгаа. Нүүрс тээврийн компаниас тухайн үеийн одоо ажил олгогчос ч юм уу та бүхэнд одоо хандив тусламж өгсөн харж хандж байгаа зүйл байдгүй. Үгүй байхгүй. Богонд дайруулсан л гэсэн дуудлага ирсэн байсан. Тэгээ өөрөө ямар ч ухаангүй цогцсон сумаас өмнө говь амир нөгөө тээвэрлээд өмнө говьоос хот руу нөгөө
9-р тэргээр тээвэрлж орж ирсэн. Тэгээ хотод гэмтэлт ирээд нэг 27-8 хоног тохиорсон. Тэрнээс хойш ярьж чадхаа байсан. Өөрөө босч чадахгүй. Яг л масаргаа ирсэн. Ирэх баяр дарга хэлэхдээ таныг бас ойдол хийгээд хүүхдүүдийнхээ ойр зургийн хэрэглээг хангадгаа. Тэгээд энэ айл бол уул нь их сайхан ингээ боломжийн байсан. Тэгээд ийм болсон учраас зайлшгүй туслах шаардлагатай байна гэж хэлсэн. Харин би одоо яг өдөрт ингээл нөхрөө асраал шөн суугаал юм аяхгүй л ерөөсө болохгүй байна. Шөн л өдөр болоод ямар завгардаг. Дээрс нь илэх хүүхдтэй. Том охиноо ерөнхий боловсролын сургуульд явуулах гэхээр ямар ч боломжгүй байсан. Өөр хөрөөс явж өгөхгүй. Би ажил хиймээр үйл сараа яваад гэсэн. Охин наана ажиллаж байгаа юм. Хотод наран туул юун дээр ажиллаж байгаа. Ултаасан дээр. Хүн дээр зогстой. Тэгэхээр нэг хүн одоо ингэж өрхийн тэргүүн осол аваарт ороод нөхцөл байдал ийм болсноор нэг айлын амьдрал бол үнэхээр бас хэцүү байдал төрж байна шүү дээ. Харин За тэгэхээр манай челленж хандсан хүмүүстэй за тэгээд та бүхэнд энэ мөнгөн дэмжлэг үзүүлсэн хүндээ хандаж юу гэж хэлмээр байна. маш их баярлалаа л гэж л. Энэ дотор баярлал их үйлдэх түрүүн бас хэлсэн. Өөрөө нь ярьж чадахгүй болохоор аюу бүхэнд нь уурал нэрсэ тийм л. Одоо хийж байгаа имчилгээ бол ерөөс хөдөлгөөн засал. Тэгээд тархинд их хүнд аюу хүнд хэмтэл авч байгаа. Хилд орохгүй байна. Ярьчдаг болох гэдэг юм. Одоо босох бол ямар ч боломжгүй юу? Ядаж энэ эмч нарын зүгээс ядаж ярьж чаддаг болно гэж ер нь хэлж байгаа тийм нэг сэтгэлийн мухарт тийм горьдлого тийсэн үгээр нь хэлж байна. Ер нь зарим нь бол ер нь одоо ярихгүй босохгүй гэж зарим эмчнэр ярьдаг. Зарим нь болохоор ер нь айдлах ер нь бага зэрэгэл байгаа л гэж ярьдаг. Ер нь л Хэрвээ одоо босоод ядаж нэг ярьдаг болохын тулд ямар эмчилгээ шаардлагатай, хэдэн төгрөг шаардлагатай гэж хэлдэг вэ? ер нь гадагшаал явж байна. Эмчлэгтэй юм шиг л миний бодлоор. Бид нэр хот руу сая Имранд яваад ирсэн. Тэгт бол яг Монголд бол яахтар тийм онш бол гараагүй. Та хоёр гадагшаа явхад ер нь бас өөрсдөө санхүүгийн байдлаа судлаж үзсэн үү? Үгүй, судалж үзээгүй. Одоо энэ хүүтэрчгээд ерөөсөө тэгэл дулаан цагаан сар өнгөрөөл боломж нь гарвал ийш аваад яад ярьчдаг л болох гэдэг байхгүй. Тэгэл ерөөсөө яг ингээл бүх юм илэрхийлж чадахгүй л уурлал өрлөөл чарлал. Хэцүү байдаг. Баяуулгийн аймаг руу явж та хоёр бас өнөөдөр нэг барай хийлгэнэ гэжсэн сэргээн засах барайнуудыг ер нь байнга хийдгүү. Тэгэхээр бас л нөгөө зардлын асуудал, мөнгөний асуудал гэл хүндрэлүүд гарах л байх гэж бодоод байна л да. Харин тэнд нэг тариалан сумд нэг барайч байдیں۔ Энд бас саяхан уржигтар бас нэг одхүү гээд рекламаар бас барьвалсан. Тэгэхээр байнга л эмчилгээ тэр хаа ямар хүн байна, ямар цай эмч байна, тэр болгонд л явдаг. Тэр харгалаа л. 2 жилийн хугацаанд яаж ийгээл ямар нэгэн байдлаар мөнгө санхүүгийн асуудлыг өөрсдийнхөө бололцооны хүрээнд шийдвэрлээл өстой явж үзээгүй газар байхгүй л байх. Юм байхгүй. Тэр ах トゥ өнөр хамаатан садан найз нөхөд тэгэл нутгийн нөгөө нисдэг тэргээр анги аварт орж хахад 12 сая төгрөг 19 сая төгрөгөөр ирчихсэн хот руу. Тэрийг манай сумынхан бүгд анги хамт олон ханд өргөөл тэрсэн. Ард түмний югаар л тэр өдөх хүрсэн. Тий. Таны ижлэн эрүүл саруул байх уу яа хэмжээшгүй сайхан байгаа байхгүй. Тэр аюу сайхан байсан. Одоо аюу хэцүү байдаг. Та хоёр аль сумын хүмүүс вэ? Дөрвөн сумынх уу? Дөрвөн. За тэгээ хүчтэй байгаараа бас танаа дөрвөн нутгийнхан бол бас их сайхан дэмжиж та хоёрыг эмчилгээнд зөндөөл одоо тус болж исэн гэж таны үгнээс бол сонслоо. Тэгэхээр бас миний горьдлого Ховд аймгийн сайхан сэтгэлд иргэд маань бас туслаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Ханыг ярьдаг болгочихвол болох гээд. За тэгээ сэтгэлийн хаттай байгаараа бүх юм бас сайхан болно. 6 хүүхдийн ирээдүй байна. 6 хүүхдийн хувь тавилан бас
түших байхаа. Тэгээд хол явж байгаа охин нь одоо Улаанбаатарт байгаа гэж штэ хаана байдаг вэ? Хамаатны айлд байдаг. Сард тэгээ хэдэн төгрөгийн цалин авч байна. Өдрийн 40,000 л ажилт. Тэгэл 7 хоногор 240,000 төгрөг авдаг. Тэгээ гэрлүүгээ явуулах нь. Жилүүгээ л явуулна хөрх. Насанд хүрээгүй хүүхд түүний нутагт. Тэр охин Мөнгө бол болоод. санаа зовт. Хаста авахар. Одоо 10 дугаар ангид байх хэвээр хүүхд гэсэн тий. Тэрний охин аргалаа хүрээдрээ. Ээж сургуульд нь оруулаад өгөхөөс ирдэг. За тэгээ тайван байгаарай. Ер нь бол тэгэл өвчин чинь хийж ирэхгүй хийсч ирдэг шүү дээ. Та нар бол бас сайхан үнэр олуулаа юм байна. Ийм олуулаа олон сайхан хүүхдийн хүчинд гаргах өдөр ирэх байх гэж би бол бодож байна. Тэгээд эх хоёр даргын хүүхдүүдэд нь өгж байгаа энэ дэмжлэгийг бит хоёр ингээд дайж зуучилж та хоёрдоо авчирж өгж байгаа ч гэсэн манай сайтын зүгээс өчөөхөн ч гэсэн тус болъё гэж бодоод 200,000 төгрөг би байгаа дансандаа байгаа 200,000 л хийчихье. Тэгээд олонний хүч оломгүй далаа манай ховдын ард түмэн чинь бас ихрийн сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Тэгэхээр болох байхаа гэж бодож чинь хүчтэй байгаараа. За дасаа хэлчихөө байлаа. За. New Hobd сайт гээд гүйлгээний утхан дээр нь хийчлээ шүү. За баярлалаа. За